Бата жолооч. Жолоо ирдэг хүмүүс байна энд. Жолоо ирдэг хүмүүс те. Жолооч нар маань ирсэн байгаа. Байна. Боломжтой яваарай те. Зас орчлоо бас. Өнөөдөр бол амар алхаатай лээ. Ер нь Улаанбаатар жолоо ярих амар тэнэг байт юм ба те. Үнэн. Явган өнгөц. Манай өөр газар жолоо ирж үзв. Нэг имэ хорд игээ явааш. Тэг зогсолтонд орчхоор эвгүй ш те. Манайх нөө яармагт байдаг байхгүй юу? Яармгийн тэг зогсолт бол бас л ёо. Сүнс төртөл зогсон ш те. Тэг бүр шээс амар хүрээд. Манай яармгийнхын давсаг нэг хөөрхий томорчд юм байлээ яг. Нисгийнхэн бол ийм том давсагч жирэн те. Хөөрхий тийм. Манай яармгийнхан байна вэ? Нэрсээр яг яармаг зүгтээ суудсан биш тэр. Нэр манай яармгийн жолоочнор бол машинда заавал нэг ундааны савтай. Ундааны сав хаяхгүй шүү дээ юу ч болоо байлээ те. Тэгээ эмхтэй хоослоод буцаага дүүргээ шааж. Тэ. Эмхтэй жолоочнор бүр варены шилтэй гэж байгаа шүү те. Амсар нь том байхгүй цацраад байдаг юм дээр. Алюминий хөнө багрын шилээ аваад ирээ. Энэ шээс өрчлээ өдрөө. Хөөе баас өрчлээ өдрөө шууд. Шууд хоош шилжүүлж энэ тэр. Ашиг том амсартай байлоо. Тэгээд тагтаг энэ тэр. Йоо, машин дотор би засах хүнийг тэнэг юм бэлээ. Юу яас үдсэн. Тэгээ нэг бас аз болж бас яг хөө ингээд нэг тэг зогсолтонд доо тэгээ машинаа орхио явж болохгүй тий. Тэгээд ингээд нэг юм жоохон хөдлөөд идэг аахгүй тэг зогсол чинь тий. Нэг жоохон мөшгөөд хаяа явчих болохгүй тэгээд аз болж бас нэг ундааны сав байсан л та жижигхэн ундаа тэгээд энэ нөхөн бас ямар жижиг юм бэ том бовонд аашаах гэдэг за арай хатлаа шаачлаа та тэгээд гэдэг айгүй хурдан дүүрчтэй юм билээ тий нэрээ дүүрдэг гэсэн яг хурдан дүүр хөө гэдэг юу халиад газ 2 3 шаад бид хийцээ маш ундааны сав руу ширлээ. Нэрийгсэл дүүрчтэй юм бэлээ. Яг ингээд давсаг хангаж байгаа үедээ чи шээвэл ямар ч 500 мл-ийн савн чиний ишээс багтахгүй. Амар сони юм билээ штэ. 3 том балгаал буцаагаал залгаж байгаа. Миний юм гээл те бас өөрийгөө тайвшруулаад. Шээс зогсохгүй нэгэнт эхэлсэн шээс. 240 м үзэн шээс лоо яд та. Тэгээ шууд халан буураад бас айгүй үр дүнтэй юм байлээ шүү бас. Бага авахад бас шээсээр хэмжилчдэг өс те. Өө зөлөг гэж нэрээ. Гэтэ эвгүй мэл яг ингээд төвлөрсөн ийшээгээ ингээд шахаа байжсэн чинь ингээд уртлын жолооч жоохон урагшлаа те. Хойдлын жолооч тэгэхээр ингээд яг яагаад сигналдаад идэв юм те. Тэг зогсолч штэ. Нэг хол явахгүй штэ те. Жоохон 3 метрийн зай гарангуй тооноос сигналдаа би хармаарай байна гэдэг л. Би шимээр шигаад. Гэтэ нэг жоохон зай гарангууд нэг хажуудлын игнэний аква санаархаж энэ төр те. Энэ аква нар ягаад тийм үлэн байд юм бэ? Аква то байна. Би бас нэг аква барьж үзсэн. Гэхдээ угаасаа үлэн болохоос аргагүй юм байлээ. Бүх нөхсөө боломжтой харагдаад идэв. Зүгээр ийшээж орчмоор гэдэг зөв юм. Галзуу уулган шиг шааж байгаа. Хаа яа юм үлээ? Тэ? Хаан ч хамаагүй тавьчин те. Ерөөсөө аква бол гоё юм бэл. Гэтэ хэцүү. Яг ингээ би цэцэж байгаа тооны сигналдад амар ингээ сандраад. Яг зам руугаа анхаарч байгаа юм л. Йоо та ингээ чавганы шүсэд ихтэй том ансартай. Тэр нь чек гоё ахтай юм бодсон. Тэгээ тэрийг ууцсан барыг тэмлэг баах бах те. Тэгэл. Тэ. Тэгээ зам руугаа анхаарахаар ингээ гуйлгаа шиг гэдэг чинь. Оо гэдэг зүгээр доошоо зүгээр л цаахан халуун өргөө явж. Тэгээ аваар хийчихснээс тэгээ гуйлгаа шээсэн дээрэлтэй. Уртлынхаа машиныг мөрөгчөөл те. Жолооч нь гарч ирсэн чинь нэг би бовоо гаргацсан сууч. Яар сандар цахилгаанаа татгаж байгаа бовооныхаа хэрсэг шааж магаад. Сая шотоогоо төгсөн юм битээ. Ямар машин зүгээр үү? Тэгээд прүс лаачтай. Яа юу бодтээ. Тэ? Үгүйс нэг удаа мөргөлдөн штэ. Нэг мөргөлтөө жолооч олно штэ. Пүүжээ шахахгүй бас. Угаасаа тэг шаачин тэгээ засвар авна аа. Эвгүй шүү дээ. Угаалсан юм шиг шээ. Гэтэ нэг юм аваар зүгээр ингээд нэг шүргэлцээд нэг юм игний хаагаа зогсож байгаа жолооч нарыг харахаар амар уур үрдэгтэй. Яваад өглөлтөө байна. Вьетнам дээр наач нэг 100 кал биш дээ тэргэлтэй. Гэтэ яг өөртөө ингээд мөргөлтөхөр бас хэцүү юм билээ те. Та нар үзсэн үү? Би бол нэг юм өөд ингээд мөргүүлсэн байхгүй. Ярамгийн зам дээр те 2 игний хаагаа ичиж байгаа байхгүй. Тэгэл ингээл гараад зогсон чи хажуугаар комедиг юм бата. Таньж байна те. Тэнд юм навшин байдалтай байж байгаа чи. Тэгээ нөгөө энэ жолооч энэ машины даатгал гэдэг юм чи бас ингээл амар өндөр даатгал авдаг те.
Гэтэ даатгал үнэн хот юм билээ те. Та нар тэр Яасан. Даатгал руугаа ингээл яриад яваад. Тэгээ бити хөдлөөрөө гээл те. Тэгвэл жолооч нар сигналдаад хажуугаар дарамтлаа л те. Цагдаа нар та хөдөл гээл те. Тэгээ даатгал нь бити хөдөл гээл. Үнэн ядаргатай. Мөн үрж үзег юм байна. Үнэхээр новшин юм билээ те. А яг хэнийх нь буруу юм гээл те. А энэ хүний буруу гэж. Өө тийм үү гэж те. Өөрөөсөө тэгвэл наад хүний чинь даатгал хариуцсан гэж те. Үнэхээр новшин юм билээ те. Тэгээ тэрийгээ бас яг үнэн худлын тогтоолох нь үнэлүүлнэ те. Замын цагтаа тэр очиж ойчрлол баахан хүмүүс ингэ цагдаагийн үүд очирлаа те. Хитэн ч хэр удаан ч ойчрлах гэдэг юм шиг. За хамаг асуудал ярьчлаа. Даатгал бол үнэн скам юм байл шүү манайхаа. За тэгээ өнөөдөр бас жолооч нар ирсэн бол тэгээ манайхаа боломжтой барай яваараа те. Бас ууж муусан бол тэгээ дэвтийхэн баригдахгүй шиг барай авчаарай гэж бодсон юм. Тэгээ яг жолооч дуудаарай те. Манайхаа тэгэхгүй бол бас эвгүй штэ. Одоо ч бүр гимт хэрэг болно гэдэг тэгжил штэ. Согтуу жолоодж байгаа баригдвал хүн алхад зодтой ялгаагүй штэ. Тэгээ эрхэн асуулаа те. Нэг жил нилийн бас айдастай машин барьсан тэгээд. Тэгээ эрхэн асуулчаар яг жолооч нар амар дөрмөө биелүүлээд эхэлдэг. Яг зөв яваал хамаг дохоогоо өгөөл тэ хоёр гараа өрүүлэн дээрээ. Амар гоё соёлтой тэ. Яг нэг жолооны курсын номон дээр байдаг жолооч яаж. Бүх явган хүнийг та ор гэж шагаад. Хаа хол байсныг имэйг ор гэж нөгөө имэн халтарч унж моноо. Тэрийн замын цагтаараа наадгаа зогсоо гэж. Хитрхи зүв амьдраад байна. Хитрхи цэмбигээд байна те. Хажуугаар зүгээр нэг уцаараа ярьж байгаа жолооч хаа. Энэ гим зэмгүй иргэн явж байна те. Арыг торгуулаад төлцсөн байгаа эдэргээд. Ой та дугаар гардггүй өдөр машинтай гардггүй нэрээ. Нэрийг асуумаар байна. Гардггүй штэ. Хүмүүс гардггүй штэ. Манай ээж ингээл дугаар гардггүй гэл миний машиныг аваа явдсан штэ дандаа. Төв зам руу орохгүй тойрол явна. Яагаад? Мөн зүгээр гарчдээ штт. Яг эсвэл яг ингээд өглөө ажилдаа явах орой ажилд харах үеэр л цагдаа нар ингээд оролдгүй юм шиг санагдсан штт. Мөн ингээд өдөр гадуур яа ерөөсөө та яг ч штт. Би гаруул хотын төвөл орно штт угаасаа. Тэгээ би гайхаад манай ээж ингээд те чи дугаар харахгүй өдөр чиний машиныг авч гарна гээл. Тэгээ авдий. Амар сонь. Тэгээл 11 12 үед чаав. Мөн 11 12 үед яг ч төвөл штт. Түгээр их цагдаа байсан ч яах ч түв шүү дээ. Та яг торгуулт юм уу гарахаараа. Тэгээ манай ээж ингээ машин авч гарахаа дандаа тэгээ торгуулна. Нэгдүгээр нэгээр шаасл гэн. Хэрэгжүүлэхгүйгээс иргсэн л гэн. Мэн ингээ ерөөс торгуулж үзээгүй тэгсэн мөртлөө манай ээж л миний машинтай торгуулаа би тэрний төлөө шаа. Камера торгоно шүү дээ. AI камера амар шат юм байл дээ. Хотлаа хаач. Би бас нэг зөөр манай ээж ингээ торгуулсан байхгүй юу? Буруу игнэр рүү орсон гэд. Тэгээ манай ээж болонгууд багшийн дээдийн уулзраас ингээ талбар руу явах чиглэлд. Тэгээ нэгдүгээр игнэрээс хойшоогоо ингээ мөс шотис руу иргсэн байгаа байхгүй юу? Тинчээ нэгдүгээр игнэнд явсан ингээ торгоо шаачд юм билээ шүү дээ. Тэгээ багшийн дээдийн уулзууртаа хоёрдугаар игнэрээс ирэх хэрэгтэй байт юм уу? Баруун ирэх гээд одоо автобусны нэгдүгээр игнэр рүү ээж оронгууд торгоцсон байгаа байхгүй юу? Тэгээ би тэр төлсөн шүү дээ. Энэ харах уу? Хуваатын талбай хойно юм байна шүү. Багшийн дээд биш юм биш үү? Ээж одоо бодвол энэчнээс ингээ игнийгээ солиод баруун дохио өгцөн байгаа байхгүй юу? Энэ бүр дохио өгч байгаа харагдчих. Тэгээ энэ төлбөрийг би төлсөн шүү дээ. Арай их торцсон юм болов уу? Одоо бодвол энэ камерыг өнгөрөөж жагаад ирэх хэвээр юм уу? Би ойлгохгүй байна. Энэ яалч л бараа ирэх бараа дохио өгцөн. Энэ жоохон нахаалны явцсан зүгээр юм биш шүү манайхаа тий. Тэрхий цэмбэгнээ төөл баригдчихтэй юм билээ тий. Тийм шүү дээ. Би бас тэгээ нөгөө дугаар гардгүй өдөр тэгээ цагдаа магдаа өдөөс хараад яас гिच юм нэгээл иргэдэж шүү дээ. Асуусан бас хэцүү байсан тэгээд. Одоо сэрэгцэн шүү энэ цагдаа. Мэдгүй та ерөөсө дугаар гардгүй өдөр гараад нэг л удаа даргалжсэн. Бол манайхаа. Тэгээд сэрэгцэн шүү. Гэхдээ яг цагдаагаас сайхан айдас алга болдгүй юм билээ. Яг ингэ далчаад байдیں۔ Яг ингэ манай бэгийн хэлчихсэн байхгүй. Замын цагдаа золбоо нохоо хоёрын нүдрүүнд битгий хар гэдэг. Юу ч асуугаагүй багч. Үнэ. Гэт тэгж хэлж билээ. Нэр ингээ харангууд яалч үгээд ингээд манай ойшлоод орсон шүү дээ. Ингээ далтангууд яг цагдаа нар мэдэрдэг наадгаа зогсоо гэдэг. Тэ. Тэр ямар ч тийм амар сарын сүүлээр цагдаа нар зогсоод шүү дээ. Нэгэр чанга. Тэгэхээр манайхан жолоочдуудаа яваарай тий. Торгуулч 20k төлөө цаашаагатай. Бистод бүгдийн л төлдөө шүү дээ. Мессеж ирээл бүгдийн л төлдөө шүү дээ. Яахаараа би торгууллаа үүд юм. Онцлогоонд орооч би онцлогоонд орсон шүү дээ. Би 5 сард орлоо. 5 сард тавьцаа би маш орчлоод орсон шүү дээ. 11 сарын 14-нд дууссан байна. Та юунаас хараад байгаа бэ? Манийха бүх мэдээлэл яриашаа мен суръя л та. Өөс хугацаанд дууссан биз дээ. Мен одоо онцлогоонд орохгүй яах вэ? Нэрээс онцлогоонд ороогүй тийшээ. Торгуул байхгүй нөө. Төлөөгүй нэгж торгуул авах. Төлсөн торгуул 10,000 төгрөг. Торгуулнаа. Оо хөрхий. За тий.
Гоё юм бэлээ. Цагдаа магтаа үлээлгэж байгаа. Би бас үлээ тэр гэдэг. Тэ. Та яагаад байгаа юм гэж би бариул яах байснаа хараад тахаа тэр гэдэг. Ер нь 4 пив гардаг юм уу мөг шиг. Тэ. Омэнос тийм үлээд юм авсан шүү дээ. Алкохол тест. Айгүй би сая 15 секунд дамжуулах гэжтэй. Нөл гинэ. Мэн энэ ч бүр ой бэн жин ууж байгаа үлээс 0 гэж ажиллаа. Мэн ойлгохгүй байгаа юм. Мэн ажилтгүй юм шиг үлээ. Мэн скам болсон юм шиг. А бүр амаа ээж аа үлэх хэвээр юм уу? Тэг яг жолооч ингээд дуудаад хамтдаа ингээд явж байгаа яг замд ямар ч замын цагтай байхгүй болохоор яг нэг новшин санагддаг те. Би бараг өөрөө шаачхал байсан. Тэ би бол дандаа жолооч дууддаг. Дандаа цагтаа байдаг шүү дээ. Биш дээ тэр үү. Айгуу л байсан биш дээ тэр үү. Тэгэж болохгүй шүү маань. Жолооч дуудаа яваарэ те. Ой гэтээ арх ууж байгаад унхад бас алкогол гарах үлдээ те. Та үдсэн өгшөөх. Тэ нөгөө соруулын бүкс рүүгээ хийж ингээд унгачаад ишээсэн.